Сонсогчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Сонсогчид та бүхэндээ энэ удаа Содомын эцэдэн доржийн хүнд хэлмээргүй юмсан номноос ахин нэгэн бүтээлийг хүргэх гэж байна. Та бүхэн сонирхож байвал Цэдэн дорж багшийн бусад бүтээлүүдийг сонирхон ном зохиолыг нь худалдан авч уншаарай. Урвах хөрвөх хорвоо. Дөрвөн дэвсгэр хөгшин шинэс бүхээ 5 зулцах хэмээх бэсрэгхэн толгоон өөрт өвдөг дээрээ сүхрэн суусан нэгэн мөн байна. Хөөхий дөө муу ах минь гэжс шивнээ суухагаад түүний өмнө баруун шанаана цөмөрсөн хохимой толгой байхажээ. Ухархайгаар нь шороо дүүрсэн толгойн дээд шүднүүд бүтнээрэн тэдгээрээс зүүн талын ган соёо онцгойрч үзэгдэнэ. Ийм ган соёотой хүн энэ нутагт дашахаас өөр байгаагүй дунгар мэдэх юм. Ахтайгаан уулзаагүй 5 жил болсны дараа энэ нутагт нь заншаагүй цээртэйч гэж болохоор ёсыг тэрээр үлдэж талигаачийн шарилыг эргэж эмгэнэн суугаа нь энэ. Хот орон газрынхан эрхэм хүмүүсийнхээ шарил дээр үе үе очиж идэ будаа өргөн арцхуж уугуулан эргдэг муу ёс биш гэж дунгар үздэг тул ахыг нь хаана хөдөөлүүлснийг асууж мэдээд инхүү иржээ. 5 зулцаг хэмээх игнэж ургасан хөгшин моддын эрхий хуруу шиг сондгой дүүн олон жилийн өмнө зүүн урагш чиглэн унсан байдаг. Дашахыг нь тэр унсан модноос холгүй баруун хоош дэрлүүлэн тавьсан гэж түүнд хэлсэн билээ. Дунгара гандан хийдээс залсан арц хүчнээсээ унгадгаж будаа чихэр зэргийг өргөв. Авчирсан хар архиныхаа бөглөөг мултаж өвсөөр сэржин мөргөөд шарилын газар дусаасныхаа дараа шилээр нь хөнтөр талыг нь нэг амсгаагаар ууж орхив. Үлдсэн шилтэй архи ахыхаа толгойн зүүн дор хувь болгон тавилаа. Уусан архи нь юугүй толгойд насаад ирхийг мэдрэн дунгар хэсэг суулаа. Ахыхын толгойн баруун нүдний ухархаан дор хацрыг нь дагсан нулимс шиг харагдах шувууны хатсан басыг тэрээр өөрийн ирэхгүй арч чадхав. Гар нь нойт орхих шиг болоход тэрээр агдсхийн цочлоо. Хачин гомдолтойгоор энэ хорвоогоос явсан ахих нь хохимой толгой уйлж байх шиг түүнд санагджээ. Бодож сансан хэрэгэн бүтээж ахтаан хүндэтгэл үзүүлсэн хийгээд сэтгэлийн үтсийг нь санаандгүй хөндөж хүндүүрлүүлсэн сэтгэлд автаж эвгүүцсэн зэрэг зөв буруу эрч хүчтэй бодолдоо эергцээр тэр мордлоо. Тэрээр 5 жилийн тэртээс хөвөрсөн сүүлийн жилүүдийн амьдрал явдлыг нэгд нэгэнгүй санахыг хичээн сажилж явлаа. Нэг бодоход динд уурт мэт авч юугүй жирэлзээд өнгөрчихсөн он жилүүд байлаа. Дунгарын бодол санаанд хөөрөх түүний болоод ахих нь амьдрал тиймэрч амар хялбар байсангүй. Өгүүлэх нь эсэргүүний хэрэгээр яллуулж 10 жил шоронд суусан даш суллагдаж нутгийн бараа харав. Барагдаад явахт нь үлдсэн эхнэр Янжин нь баян түмэн яваад сураг нь гарахтай үгүйтэй байлаа. Түүнийг бэлтэй хүний эхнэр болоод баян түмэнд байдаг юм гин. Бас архинд ороод алигаа алдаж яваач гэх шиг мухар сохор уг нутгийнхны сонорт хүрсэн ажээ. Даш аймаг дээр ажил хийж хідэн төгрөгтэй болъё гэж зорьсон боловч санснаар нь бүтсэнгүй. Дэмий гайхтаа мөнгөгүй байж мөрий хожих санаатай хэсэг яваад эцэс төгсгөлд нь шинхэн хөгчис зүү гадартай хөвөнтэй хөнжлөөс өөр юм олж долоосонгүй. Хөх хөнжлөө шуудаад хийж үүрсэн манер өртөөгөр явсаар нутагтаан ирж дүүгэндээ буухаас өөр зам байсангүй. Дүү дунгар нь цэрэгт алба хашиж байснаа халагдаж нутагтаан ирээд хэдэн жил болжээ. Тэрээр долгор хүүхэнтэй дээр нэгтгэж зовох гачигдах юмгүй явж байгаа билээ. Анхны нөхөр нь дайрлаганд дайрагдаж нас барснаас хойш 2 жилийн дараа долгороо дунгартаа нийлжээ. Мал хөрөнгөтэй хангалуун талдан амьдралтай долгорынд дунгар унааны ганц моримт аар шархан юман аваад ирж суужээ. Дунгар баруун аймагуудад гарсан бослог дарахад оролцсон бөгөөд заскаас одон тэмдгээр шагнагдсан цэргийн дарга нарын нэг байлаа. Тэрээр айдуу зөөлөн зантай, ажилсаг, түшиг нөөлөгтэй хүн байлаа. Дунгара долгор хоёроо бие биендээ гайлайгүй. Ер нь бол боломжийн сайхан амьдарцгааж байв. Тэд 3 дахь жилдээ цуг амьдарч байгаа боловч хүүхэдтэй болсонгүй. Гэр орон хөрөнгө хогшил гэх юм бүгд үрэн таран болсон дашид мөрөөнөөс олж авсан хөх хөнжил өмссөн хувцснаас нь өөр юу ч байсангүй. Ор хорон ойч хаяггүй дашид дүүгэндээ суухаас өөр арга зам алга байлаа. Ирснээс хойш нэг их удалгүй мөнөөх даш дүүгийнхээ эхнэрийг өөртөө татах оролдлогыг хийсээр байв. Дүүгэн бодоход арай биерхэг
Хүчрэхэг тэрэрийн санаархал долгорт анхандаа л их яршигтай мэт байсан авч сүүлдээ харин зугаатай ч юм шиг болж хувирчээ. Дашийн хэрцгий шунаг харц өөрийг нь таачаа тайчж байгаа айтай санагдахад долгорын нуруугаар олон хөлтэй хорхой гүүх шиг чичирдэс гижигэнч хүрэх шиг болно. Дунгарын сум мороод эзэгүйд шун унтахаар хөвтөд удаагүй байсан долгорын хүнжлийг сэвхийтэл сөхөн даш орж ирэв. Яаж байна та? Хараад эндэж байгаа юм биш үү? Гэж долгорын хэлж дуусаагүй байхад хүчрэхэг эрт түүнийг хэмх даран уруул амыг нь ховхсорон оцож эзэрхийлв. Яаж чадахгүй болсон долгор дашийн эрхэнд мэдлээ бүрэн алджээ. Долгорыг шүнжин эдэлсэн даш нарны өмнөхөн буруу хараад хурхирч эхлэв. Үс зүс нь өрвийсэн эм дахиа шиг болсон долгор өндийж бээ дааж ядсаар бослоо. Түүний гадаа гарахад зүүн олын сэрмэнгээр дөнгөж цухойж бэ нар бас түн шиг бие дааж ядан өндийж байх шиг санагдав. Гэрийн хашаанаас холгүй аргамцсан халтар хээр гүүний дэргэд ургажгүй нарыг тосон нэвшээлгэх өндөр хар азраг дашийг өөрийн ирэхгүй санагдуулахаж. Эм амьтдын тавлин ижил юм да. Энэ хар азрага гүүг нь юу юуг л хэмхчих шахан гიშгэх гэж ирчгээд байна гэж долгорт бодогдов. Дунгар даш хоёрын аль аль нь царай зүс сайтай нүүр дөрөн хүмүүс. Даш нь болохоор арай бадрун хав ойрынхондоо гартахгүй барилдаанч бас зодоонч нэгэн билээ. Тэрээр шигүү живэр сахлаан засах ба шоронгоос гарснаасаа оошныхоо сахлыг тавиад байгаа. Түүний зүүн шанаанд сүрхий тод ташуу сорив байх бөгөөд зүүн чихнийх нь дэлбэний торгон ирмэгт байх им шиг сэтэрхий нүдэнд тусна. Шоронгийн зэвүүн царайлсан хуйг нүдрүүн чиглүүлэн жадлахад амжин хааж сох хатгуулахаас зайлсан ч инхүү хацар чихэн сийчүүлсэн ажээ. Эд залуу насныхаа 10 жилийг эсрэгүүн нэртэй шоронд өнгөрөөсөндөө тэрээр дэндүү харамсах ба амьд үлдсэнийг гисэн шиг үе үе нэвт шувт архитна. Архиуж халамцах үедээ хөлс нь бур зайж инээ далдан жаргалтай царайлах авч согтохоор ширүүн зүүнг төрхтэй болж нүд нь цагаанараа эргэлдэн дээд сормосон тоолох шиг хүрлээж харлаад эхэлнэ. Энэ төрх байдал дотор нь багтаж ядах бухимдал, хилэн, цөхрөл түүний сэтгэд цугласан хар бараан бүхний замбраагүй эргүүлэг хуйларч эрчилж буйн илэрлэг мэт. Дунгар даш болоод бусад айлын боломжтой хүмбэр хадлангийн ажилд саршихуу зүтгсээр ард нь гарцгаалаа. Үүлжүүнд буухын урдхан цуслангийн 10-аад айлынхны найр үүсгэж нэрмэлнийхээ ох аль сайнаас халаан наригцгаав. Хадлан өвсөн авч хашаа хороогоон жинтэн болгосон ирчүүд сайл сүгийн тушааж албан журмаан дүүргэсэн хүүхнүүдийн бүгдийн сэтгэл хөнгөн хөөрөв. Зав чөлөөгөөрөө жимс түүж шар тосоор лацтан уйлсан савнуутай нь газар болж нөөцөлсөн ааруул ээзгий хатаасан эдмэн тулам тулмаар хураасан болохоор хүүхнүүд эрчүүдээс дутхгүй бардам давлуун байгаа нь мэдээж. Энэ удаа найр цэрэн баавахаас эхлэв. Өөрхөөр нь алтан хараацай орж гарах цуслангийн том хар байшин зассан ширээн дээр саявдархан төгөөрсөн берууны махнаас тавьсан бөгөөд ногоон палантай дангтай нэрмлийн охийг шар тус хөвүүлэн халааж байлаа. Ширмэн тогоонд буцлах өтгөн шаргал цайг дулам хөгшин самарна. Цагаасан хоцорлгүй бүгд цуглаж эдээ будаа хоолунд болж найр зугуухан эхэллээ. Гэрийн эзэгтээ дунд гарын шаазан аяганд архинаасаа аягалж өвгөндөн барив. Цэрэн баавай гадагш гарч хөхмаахан тэнгэр хөрөст газар шороо хүн зөндөө хүртэн сэржин мөргөөд орж ирээд цаг сайхан байж тэнгэр хангай минь өршөөрснөөр бид бүгд зун намрынхан их ажлыг нугаллаа. Өвөл гавар ямар ч болсон бидэнд айх сүрдэх юм алга. Зав орж нуруугаан тэнэлгэж байгаа та нартаа сайн сайхныг хүсье. Бүгдээрэн эрүүлэнх байхын өрөөл өргөж сарахтынхаан дайжээс хүртье. Миндэ гэд аяхтайгаан хүнтэрч орхив. Миндэ минд гэх хүмүүсийн царайд баярын мишэл тодорно. Дулам хөгшин за залуугаараа чи сүн түш гэд дондогт данхтай арх аягаан гардуулав. Хатуу чанга охноос 2 аяг хүрсэн хүн бүхний царай ягаарч минчигээд огшиж хөөрч байгаа нь илт байлаа. Цэрэн баавай аяны дуграаг балжиндаан барив. Элдвэрэн явдалд дарагдаж үхэл өвчин өнчрөл үдсэн манийхаан сэтгэлийг сэргээж гэрээм нь хаяа хатвчаар дүүрсэн жаврыг үргээх дуу гарга гэж чамаасаа хүсье гэд аяхтай архиан барьлаа.
Балжин гих залуу дууны дуграаг хүндэтгэлтэй хүлээн авч та нардан урт удаан наслахыг ерөөе. Бүгдээрээ эвтэй найртай инх тунх байх болтугай гэд дууллаа. Өргөм балжин эрээ дээхэн өвөлжээ тэвди манайхи. Уян нөхөдн ирээтэй өнгийн наадан манайда гэдэл бүгд балжинг даган дуулцгаалаа. Энэ дууг балжингийн эцэг дорж дархан дуулдаг байсныг мэдэх зөөлөн авиртай хөөхнүүд тэр эрхэм болоод бусад эргэж ирээгүй хүмүүстэн сэтгэлдэн ургуулж харуусал уйрлын нулимс унгаад авна. Найр хавтгаарч айл айлаар орцгоон үүр гэгэрх үед согтож уналгүй үлдсэн цөөн хідэн хот айлын хамгийн хойно байх дунгарын найрлаад тарж байлаа. Нэгэнт орох айл дууссан тул дунгар долгор дашгуруу гертэн үлдэв. Цогтуу зэврүүн царайлсан даш дүүгэн нааширчээ гэж зандран хажуудан суулгав. За дунгар дүү минь. Чамд хэлэх үг байна. Анхааралтай сонс. Би чамд маш муу юм хэлэх болно. Болгоогоорой. Тэвчээр. Чи намайг мэднэ. Үхээс бусдыг би үзлээ. Энэ хооронд чиний хайртай ахыг чинь сайн нь дуусаж муу шахруу нүлдсэн шиг байна. Айх, гайхах, бэргэх юм үнэндээ надад алга. Хавханд ороод хөлөө тас мэрж зовлонгоос зовж зайлсан зэрэмдэг чон шиг болжээ би. Чиний харахад би хэвээрээ мэд боловч шал ондоо хүн болсон байгаа шүү. Надад өрөөлийг өрөвдөх, хайрлах, бүхэл сайн муугийн дэнсийг хүртэл аль байдаг муу санааны хэмжүүрээр хэмжих муу ёр шүглсэн байна. Тэмдээч төрсөн дүү чиний амьдралыг бүснүүлэх увайгүй хорон явдлаа зогсоож чадахгүй. Энэ тухайгаа хэлэхээр шийдлээ. Би эхнэрийг чинь авч суун. Чи зайлах хэрэгтэй. Өөр ямар ч зам үгүй гэдгийг мэд. Засагт үнэлэгдэж одон тэмдгээр шагнагдсан нэр нүртэй хүн чамд боломж их байх. Хот орон явдагсан уу? Хөрөөл мэд. Гэд шийдэмгийн зөвөн харцаар дунгарын өдөөс цоош иртв. Дунгар ах минь болж үз. Тийм юм гэж яаж байж болох вэ? Би танд хайртай боловч эхнэрээ ялаа гэж бэлэг сэлт шиг зараалын мөр шиг өгвөлээ. Ер нь унтаж амраа гэд гарав. Дунгарын орж ирэхэд долгороо чи энд надтай хэвтэн шүү гэж даш зандраган өнгөөр хэлв. Энэ хэцүү яриаг сонсохын зэрэгтэй уусан архиндаа манарсан долгоор суусан газартаа тагчиг байсаар байлаа. Даш дунгар хоёр орондон ороод төдөлгүй хорхирцгаав. Дашад эзэмдүүлсэн тэр нэгэн шөнөөс хойш долгорын сэтгэл хоёр дод байлаа. Дашийн зэрлэгдүү зэвүүн харц түүнийг хаа сайгүй дагаж бахим чанга биеийн түүнд хизээний л мэдрэгдэх шиг болоход өөрийн ирэхгүй биеийн сулран гуйвгнана. Заримдаа түүний эзэрхэг эрхэнд биеэ тушааж жаргалан эдлэмээр атын бодол түүндэггүй. Түүнийг нь мэдсэн шиг даш боломжийг алдахгүй хормойдно. Түүний дараа долгоор гэмн нүгэлдэн гүйцэгдэж зовно. Сүүлдэн дунгар нь эм биеийн жаргалыг мэдрүүлж идлүүлэх тал дээр дашид яагаад ч хүрэхгүй болохыг долгоор сайн ойлгожээ. Энэ удаад долгоор сайхирсын альныхын ч үрт орсонгүй. Ширээг нь дэрлсэн чигээрэн суугаагаараа унтчихаж. Нар уулын толгооноос нилээд дээш хөөрсөн хойно хинц тугалтай улаагч үнэнийхэн чанга мөөрөх дуунаар сэрэв. Тэрээр гарч өглөөнийхөө жилд шамдан орлоо. Үүрээр болсон эв хавгүй ярианаас хойш тэр гурав өөр хоорондоо үг яриа үүсгэсэнгүй. Нэг тийм хүнд хэл үггүй бодлуудад дорон эергцээр байлаа. Дашүүдээс хойш хужирт толгой тийш гөрөөс харна гэд буурч мордов. Ахих нь яаж аягалсныг дунгарт нэгэнгүй долгор ярив. Яаж чадахгүй хүчин давтах гэдгийг гашууныг чи ойлгох байлгүй дээ. Тэр өдрөөс хойш ах トゥ та хоёрын дунд хэн нь ойлгохдохгүй амтан болцоход ойрхон байгаа аюул занлаас дальдчиж сууна. Ямар гэчийн муу тавилангийн одонд төрсөн хүн бэ би гэд өөрийн ирэхгүй урсах нулимсаа долгор арчин. Санаа зүйдэнд нь буугаагүй үйл явдлын өрнөлт дунгар автагдаж яахыг учраан олохгүй. Дэмэл тамхиа дээрээс нь угсруулан татчихсов. Ах минь, чамд сайн хань болж чадах уу? Үгүй юу? Бүү мэд. Нэгэнт тэгээд шийдсэн болж тэр санаанаасаа яагаад ч буцахгүй.
Бид хоёр өөр хоорондоо алалцхал юм болно. Хуурай модонд аянга бууж гал дүрлцэх шиг гинтийн юм болж байна. Нэгэнт ийм зүйл болсон хойно биел зайлахаас өөр зам алга. Бид хоёр бие биендээ түшигтэй айлын дайтай л айл болж явлаа. Чамд гомдох юм алгаа. Харин чиний цаашдын амьдралд санаа зовхгүй байж чадахгүй. Хот явнаа гэдэг дунгар гадагшаа гарав. Дунгар минь орхиод зайлахаар шийдлээ гэж юу? Намайг амархан орхих нэ? Хайл болж сууга эрэмийн холбоо ийм хэврэг ядуу байх гэж. Тэрээр над шиг бас хүүхэд хүсдэг л биз. Тэр нь гарахгүй болохоор миний үнс нь барагдаж байж тээ. Тэр намайг дашид орхих болж байна уу? Өртөөний туранхай мор шиг хэн хүнийг дамжин талхиулдаг нь би юу? Юу н ах トゥ нарын өвөр дамжсан гэргэн гэгдэж атлуулах болж байна уу? Гэх зэрэг хариултгүй асуултуудыг долгоор өөртөө тавьж сув. Энэ хүнд байдлаас өөрийг нь болоод өөрийгөө аваад гарч чадахгүйгаан хүлээж гэж байгаа дунгарт тэр гомдох шиг болж чимээгүйхэн мэгшиж нулимс цувлав. Ирчүүдийн аль нь ч байдаггүй. Долгор гэр орныхоо ажлыг аялуулсаар өдрийг өнгөрөөлөө. Оройн сайлан сааж дуусаад борстой хоол хийлээ. Од төгсөн хойно даш уяан дээр бууж ганцганаасаа бие гүйтсэн гур буулгав. Төдөлгүй дунгарч ирлээ. Тэрээр овоотын ингэрээс адуугаан тууж буулгаад голын урд биеийн хідэн нуруу өвснийхэн хашааг гүцээж бариад иржээ. Бүгд л дуу хураан. Өөр өөрийн бодолтоон саацаар унтах болцгоолоо. Долгоор энэ гэрте би болсон эв хавгүй байдалд би буруугүй ш. Та хоёрын хэнийг хэн гэх вэ? Ахын дүүгийнхэн эхнэрийг өөрийн болгоно гэх. Дунгар болохоор үгүй гэж чадахгүй сонирн байна. Учраан олж учгаа тайлцгаа. Надад битгий ойртцгоо. Өлөгчөндгүйх нохч шиг ах トゥ хоёр над руу зэрэг дайраад байхгүй юм байгаа үсттэй гэд долгоор дунгарт авдарнуудын өмнөр ор засаж өгөв. Даш дунгар хоёр уг дуугарсангүй хэвтэзгээв. Цаг сайхан байгаа тул зусландаа саатмаар байсан ч дунгар өвлжөөрөөгөө нүхээр шийдэж төхөөрөв. Долгор малаа туугаад явж байхдаа дунгар хот явах нь дээ шийдсэн бололтой. Бие мэдж шийдэх мал хөрөнгөгүй ирсэн хүн гэдгээ тэр мартдаггүй. Явах болвол миний л гарыг харах байх. Энэ хідэн малаасаа хідэн шар туулгаад хөдөлгөөн мөртөө мордуулдаг байх та гэж бодов. Шинэ богцонд хувц сунарыг нь хийж өгнө. Нодон юм жив дархнаар хийлгсэн хормой мөнгөнд даруулга хит утгыг нь өгнө. Бид хоёрыг сайн явж байсны тэмдэг болоод байж байг гэж тэр шийдлээ. Дунгар дүү минь надаас хувилуу ухаалаг юм аа. Өөрийнхөө зүтгэл нэг хэсэгтэн арсалдаж чадах л байх. Ээжийг дуурайсан айдуу зөөлөн зантайж нохой аравдангийн үрэл юм хойно эвгүй загнавал надаас юу л дутав гэж ах нь болохоос биш өөрөөр түүнээс илүү гарах юм надад юу байх вүлээ дээ. Бүдүүн содвыг морноос нь хийстэл нударгалсан гэж дуулцсан. Бэр чадалтай нь ойлгомжтой. Тэр үл тэмцэл зодоон цохион дээр хөрвөл хэн маань ч дор орохгүй л гэж үзнэ. Харин нэг муу шорон зан надаас цохолцох юм биз. Ямар ч ятгай илүү дутуу юм дахин цохиулгахгүй байх нь зөв бах. Харин долгорын хувьд анхныхаа бодвол сүүл тийшээ хамаагүй наалцтай болсон шиг санагдсан. Учраа олж болох байхаа гэсэн юм даш бодож явлаа. Өвлжөндөө буугаад төөхсний дараа орон хоолон эдцгээж байхдаа дунгаараа би хот явлаа. Олон юм яриад яах вэ? Ах та эхнэрийг минь өөр юм болгож авах гэж байгаа бол өөрөөс нь гуйж зөвшөөрүүлэх ёстой байх. Та хоёр хуйлаа надад эрхэм хүмүүс. Нэгэнт би болсон энэ байдлаас гарах гарц бол биеийн татаж холдох явдал гэж бодож байна. Би алцахгүй. Ажил олж хийн. Цэргийн хэдэн жил албахсан болохоор таних мэдэх хүн олон. Ер нь нөгөөдрөөс морд идөө гэв. Чи сайн бодсон юм байгаа үсттэй. Намайг ийм амархан орхино гэж сонсонгүй. Шалтгаан байгаа л байлгүй дээ. Нэгэнт шийдсэн бол хориод нэмэргүй гэдгийг ойлгож байна. Замд чинь бэлтээ. Ажил, орон байр гээд юм хэрэгтэй болно. Би бодож байгаад 5 эрх хөр өгье гэж шийдлээ. Өөрийнхөө халтар морноос гадна өндөр зээрдийг авч явна үсттэй. Өхрүүдээ борлуулад гэр оронтой болоорой. Харин өндөр зээрд чинь хэрэг болохгүй бол суллаа тавиарай. Гүүгээд ирнэ байх. Харин миний хувьд харан байж болъё. Уг нь хэн ч юу ч намайг захирах эрхгүй. Богино жолоотой, бүсгүй заяатай хүн боловч твкэр дэндвийн охин гэдгээ мартаагүй л явна. Зорвол надад айдас хүсгэж байдаггүй гэдгийг өөртөө болоод хэн хүндэж сануулахад илүүтэхгүй гэж долгоор үгэн дуусгав. Би энэ олон үхрээр яхавд хэрэггүй биз гэж дунгарыг хэлэхэд үгүй дээ.
Энэ гэрээс юучгүй гараад явах гэмзэмтэй хүн бол чи биш. Баян чим шиг, бардам чим шиг миний үгээр л бол гэж долгор хэлв. Явх өглөөгөө дунгар морин эмээлхэд долгор хувцах нэрээ богцыг нь хөдөлгөөн моринд нь, хоол хүнстэй богцыг нь унах моринд нь тоглоцож өгөв. Буугаан үрч, магардан худгаан биендээ авчив гэд авчирж өгөв. Мөнгөн хит тутгыг нь богцонд нь хийсэн. Хормой болтоо ав гэд гарт нь бариулв. Дунгарыг мордоход даш цуг мордож хідэн үхрийг нь туулсан хөдлөлөө. Долгоор грекхэн гадаа сүү өргөн хоцрохдоо нэг их уярч догтолсонгүй. Зам нь үлзийтэй байх болтугай гэсээр үлдлээ. Даш чимээгүй хүн явж барааны газар төрсөн хойноо за дүү минь яв да. Амьдралыг чинь би бүснүүллээ. Би буруутай. Гэхдээ өршөөхийггүй. Сайн цаг ирэхэд баяртай уулзъя гэд мориноосоо бууж дунгараа нь тэрч үнсээд хацраа даган урсах нулимсан хансуугаараа шудрав. Дунгар баяртай. Сайн сууж байгаарай гэд мордож хөдөллөө. Намрын хайлган цагт бол дунгар тун аажуухан явсаар 7 хоногийн дараа хотын бараа харжээ. Ажиг сэжиг аваагүй байсан нутгийнхан дунгарыг сургалахад хотоос цэргийн газраас дуудагдаад явсан гэх үгийг тэтгэлцгээв. Даш долгоор 2 хэсэгтээ хүйтэн хөндий харьцаатай байж аль алинд нь дотн дунгарыгаа явуулсандаа тэдний сэтгэл арга байхгүй горгор байлаа. Хэд хоногийн дараа адуу залхаар даш мордмогцсон эмнэг мортойгоо унаж хөлөө гимтэв. Ясан хугараагүй боловч мах нисарч хөлн мэнтийдлэн хавдлаа. Түүний хөлийг давстай хар цайгаар шавших, унд хоолыг нь дөхүүлэх, гарч орохтон дэм болох зэргээр өөрийн ирэхгүй арчлах хувьд долгорт ногдов. Хөлийн буултыг сольж угаад дашийн харцаад нэг их дотн зөөлөн туяа цасарч байгааг ажиглангуутаан долгорын бие нь хачин зарсхийг шиг боллоо. Даш ухаан гаргаж төвчж долгорын сэтгэлийн хүндүүрийг сэдрээхгүй хичээнэ. Орой ажлаа дуусгаад хоол идсний дараа долгороо дашийн хөлд давстай харцаа шингээсэн тэмээний носон бигнүүрө тавьж бөхлөн уйж байтал даш өндөсгээд долгорын гараас татаж тэврэн зай завсаргүй үнсэж өнгөв. Долгорын бие мэдлэн алтан суларч сайхрын ингэрт сул байн наалдлаа. Тэр үчшээс тэд дэрээ нийлүүлж эрээ цэрэн илээж хороосоор нэгэн гэрийн эрэм шиг дотонсжээ. Анхны цас унах үеэр анд мордсон ирчүүд ол зомогтой явцгаав. Даш бие гүйдсэн бодонгийн өрөөл жижигвтер гахаан бүтэн махны хуваартай ирлээ. Эр нөхрөн антаа явсанд баярлах эхнэрээ хуваараа долгор дашийг талархангүй өгтөв. Өвлийн дунцаар гараад долгоор биений юм ирэхгүй байгааг анзаарав. Жирэмсэн болсон юм биш байгаа. Би чинь хүнтэй сууснаас хойш 10 гаруй жил сургаггүй байсан үр олдсон бол гайхамшиг гэж бодохдоо дотор нь давчтаж твдэх шиг болно. Нэг л хачин дотор нь зөөлрөөд ажиг сэжиггүй байх дашид хайр хүрээдж байх шиг түнд санагдана. Хотоос ирсэн балдан тэднийхээр бууж зээрдмөр буусум баатантай юм захиаг тэдэнд гардуулав. Дунгарын талаар балдангаас асуухад цэргийн газар ажиллаж байгаа. Хужир буланд хашаа авч тогтсон гэсэн захианда тодорхой бичсэн байх гэв. Даш захиаг задалж уншив. Сайн байцгаана уу? Би сайн явж ирсэн. Өхөрнүүд ямбарлуулсан. Гайгүй үн хүрсэн гэж бодож байна. Цэргийн ангидаан очиж арын алба хариуцсан хэлтэст ажилд орсон. Гэр оронтой болсон. Надад санаа зовох хэрэггүй дээ. Нэгэн шийдсэн болохоор харамсах юм алга. Та нар минь аяавын олж чадаж байна уу? Миний талаараа цэргийн дарга болсон тул мөдөө ирэхгүй гэж ойлгуулна үсттэй. Та хоёрт дээлийн өнгө явуулав. Надад энд хэрэг болохгүй тул буугаан явууллаа. Нутгийн олонд минь хүргэе. Дунгар яслав гэсэн захаа байлаа. Баатантай ямыг задлбал судалтай цайвар саарал англи коврикад даавуу дугуй хэтээ сайхан хөх торго эмжээрийн хоргой торго дотрын сатин гэд дээлийн бүрэн материал явуулсан байв. Мөн бурамчихэр нар хамба нандин чав гэд ховор нарын амттан ирүүлжээ. Дунгараас захиа аваа тэр хоёрын төгшөөр альж санаа амрав. 9 эхлэхийн өмнөх нь даш долгор хоёр голын урд биеийн хашаанаас өвсөө татаж буулгах гэж хэдэн хоног зүтгэцгээв. 3 морин чаргаар өвсөн өвөлжөөнийхөө өвсний хашаанд буулгаж хураалаа. Цастай боловч харьцангуй дулаан өвөл болж байсан тул тэд өдөр өдрийнхөө ажлыг нуглаад амар чимээр сууж байлаа. Долгор цусланд байхтаа элдсэн арьс нэхэнээсээ шилж дашид үзүүрсгэндээ л ойхоор эсгэж дуусгаад гадагш гартал зүүн урдаас морныхаа явдлыг ээдрүүлэн ганхсан даш ирж яваа харагдав. Ямар учир ургаад согтуу солион хөдлөөд явдаг юм бол гэж бодсноо гертэн орж галаан түллээ.
Даш төдөлгүй гуйвж дайвсаар орж ирлээ. Тэгтэл түүний баруун шина цусанд будагдаад хатчихаж. За та минь юу гэж болж явна? Морь малнаасаа унвуу яав. Цуснуучуу яагаад гоож болов гэж долгорыг хэлэхэд муу туучи улаан дэмбэрэлтэй зодолтоод халуулахаа мэдгүй олон юм донгосч байна. Хашааны газар бие биегээ нүдэж байснаа санаж байна. Нэг мэдхэд дамбугаан цэрдэг юм байна. Би ч түүнийг болгоож өгсөн гэж бодож байна. Сая харин алгал байна лээ гэж даш хэлв. Та нар чинь алхилдаж байдаг насаа өнгөрөөсөн баймаар юм. Ой урган банд нар шиг зодолж байхдаа яах вэ? Согтуудаа бие биеийн алаад нөгөө шорон дон очихаргаа хааж байгаа юм шиг дээ. Гэж долгорыг дургуйцахад ямар ч л байсан хүний дор орохгүй дээ. Шорон яах вэ? Үзээгүй юм биш. Надад ард тийшээ таталтах үр хөөгтөж байх биш. Чи яах вэ? Дахиад л нэг эрийг тэврээд авна биз гэж нилээд доромжингөр долгорт хэлв. Би наан чин жирэмсэн болоод сууж байна. Хиний үр гэдгийг надаар хэлэх хэрэггүй биз дээ. Хоёрын хооронд арх цуслаад алаан талааны ирэмгээр явж байснаас шорон руугаа заларвал яасан юм. Би бол амьдралд түүртэд хормоо гончирж нусаа татдаг хүүхэн биш гэдгээ эртхэн хэлээ. Би хэнийг ч гуйдаггүй. Харин намайг гуйх ойрхон байх шүү гэж долгор шазруу маягийн үг хэллээ. Манараад гүйсэд гараагүй даш долгороос үрийн сураг сонсонгуудаа дотор нь гийж багтрах шиг болоод өөрийн ирэхгүй гарах нулимсаа ирээ цээргүй шудран арчхаж тэгснээ угсхийн босч долгорыг баахан үнсэж өнгөж байснаа нүүр гараан угааж бээ зэгслэв. Түүний баруун шанаа тушаан хэгэг цохигдсон байх нь ярагдан харагдах бөгөөд долгор хөвөн шатааж тавиад боож өглөө. Арх дарс. Цус нулимсэн дундуур дашид анхлан дэлгэгдсэн хүүхдийн тухай мэдээ. Олон жил түүнд төрж байгаагүй баяр хөөргийг ургуулсан билээ. Шоронгоос суллах тухай тогтоолыг сонсгож байхдаа ч ингэж баярлаж догтлоогүй шиг санагдана. Дашийг өдөр ирэх тутам улам өөртөө итгэлтэй, бэр золтой болж байгааг долгор мэдэрч байлаа. 12 сар гараад малын тоо хүн амын бүртгэл явагдав. Сумаас томилогдсон комист эдний дэрж данс бичгэн гаргаж ажилдаа орлоо. Хүн амын бүртгэлд ам бол 2 нөхөр даш эхнэр долгор гэд бичгэж даш санаачлаг гаргав. Комиссийнхан эргэлзэнгүй байсан боловч дашийг итгэлтэй хүнд орж хэлснээр тэмдэглэлээ. Дунгарын тухай асуултанд Улаанбаатар хотноо цэргийн алба хаагчаар ажиллаж байгаа гэдгийг тэмдэглэн бизээ гэв. Бид хоёрыг зөв ойлгоорой тамина. Дунгар долгороос салаад хот явсан. Бид хоёр аявын олоод өрхүүсгээд суухаар шийдээд байгаа минь энэ гэж комиссийнханд хандаж даш хэлв. Тэднийхээс мордоод явж байхдаа сумын нарийн бичгийн дарга залуу наадмын дараахан хотоос Дунгарыг ирж ажиллахыг хүссэн бичиг ирсэн. Дунгар тэгэхэд нэг их баярлахгүй байгаа шинжтэй байсан да. Гэхдээ тэр явхаар шийдчихтэй. Харин эднийг дэр нийлүүлсэн сонирн байна. Санаан доромгүй юмар дүүрэн хорвоо юм да гэж ярьж яв. Төдөлгүй даш долгор хоёрын суусан тухай яриа хавойрохны сонорт хүрчээ. Гайхах, эгдүүцэх хүн байхад яагаад болохгүй гэж даш долгортой суугаад уруутахгүй. Зовсон хүнд багчгсан амьдралын зол баяр байж болохгүй нь юу байгаа юм гэж өмөөрөх нэгэн ч байх ажээ. Шөндөө нилээд хүйтэн хондог болоод ирэхэд тэрэгний дугуйн өмөр чарганы ирүү дугааг матах гэж даш хідүүлээ. Хустын даваараа явж хэд хонов. Энэ хоорондод долгоор түрүүн эсгээд орхисон үзүүрсгэн дээлэн ойж дуусгалаа. Хүрэн тансран гадартай голдуу төлөгний арьс оруулж ойсон дээл уужуу тавиу сайхан болжээ. Долгор дээлийг эргүүлж тойруулж нэгтэлсний дараа шидээсийг нь авч сул усносыг нь гөвж хийсгээд эвхэж тавилаа. Даш дунгарын явуулсан бууг өөрч ганцаараа болоод хүмүүстэй ан авд нийлээд ав. Ан ав гээд ой хөвчөд явж байхдаа туулж өнгөрүүлсэн гашуун он жилүүдийнхэн эрээн бараан явдал зүрх сэтгэлд нь бугалсан хөндүүр зоврыг мартагнах авч үе гомдол хорсол эсэргүүцлийн уналтанд дайрагдана. Гэхдээ анх шоронгоос гарч байснаа бодвол хамаагүй жаргалтай хүн болсон байлаа. Тэднийг хадлан өвс хөрөлцгөөс хэмжээгээр авсан тул хээлтэй үнэ тугал бэрууган эртнээс тижээж онд минт тархан оруулж чадлаа. Долгор гидсээ чагнахагаад дотор нь хөдөлж эхэлсэн үрээ мэдэрснээс хойш төгшөөр завинлан дарагдаж хамаагүй уужуу налгар тайван аягтай болжээ. Урд нь жирэмсэн болов уу гэж өөрийгөө тандаж байхтаа найз цэвэлтэйгэн уулзаж учраан хэлж баахан яриа өрнүүлцгээсэн билээ. Цэвэл 3 хүүхэд төрүүлсэн туршлагатай ээжийн хувьд туулж өгөнгөрүүлснээсээ долгорт хэлж заасан нь аж тустай байлгүй яах вэ?
Цагаан сар гараад зэрэгэлдээ суманд суудаг дүүн цэдэн игч хүргэн ах хоёроо золгох гэж ирэв. Игчийнхээ гэр орон болсон өөрчлөлтүүдийг дүүн дуулж мэдсэн байлаа. Хамгийн гол нь игчийг үр хүүхэдтэй болох гэж байгаад цэдэн баяртай байв. Энэ тухай урьд дуулсан болохоор цэдэн игчтэй баавгайн савар бас тос авчирчээ. Аль аль нь хүүхэд төрөхөд хэрэгтэй байдаг тул игчин дүүгийнхээ бэлгийг нандинан хадгалав. Наадам дөнгөж өнгөрөөд долгор төрхөөр өвдлөө. Хонон унжин хамаг тамиран барагдтал өвдсөн долгорыг төрүүлэх гэж Думба эмээ тэргүүтээ 3 авгай байдгаараа хичээн. Нар орохын өмнөхөн нэг юм хоёр яс салж гэр дүүрэн орилсон хүү мэндэллээ. Цайшул ууж царайн засарсан долгороо хүүгэн хөхүүлэх гэж оролдож байхдаа хачин их баяртай байгаа ташийг хараад дотор нь улам саруулсах шиг болж байв. Аль аль нь үрийн мөрөөсөл болж байсан улс хүүгийнхээ халуун чихнээс атгсандаа баяртай байлгүй яах вэ? Долгоор тунч удахгүй тэнхрэв. 7 хоноод үнэ малан саах гээд гэр орныхаа ажил татагдан орлоо. Хүү хийхдээ амар тайван байх авч заримдаа яав ийв гэмээр час хийтэл уйлж ихийгэн сандрагна. Дашийн ажил их моримал хашаа хороогийн тунч завгүй хөдлөн. Думбай эмээ хүүд нь өнөр жаргал гэж нэр хайрлав. Эцэг их нь бэлэг дэмэрэлтэй сайхан нэрвэн гэж хүүгийн нэрэнд дуртай байлаа. Хадлангийн ажлын дараах намрын налгар өдрүүдийг зүслэндээ өнгөрөөгөөд даших өвлжөөндөө бууж төвхөнлөө. 10 сарын сүүлээр могоотод суудаг цэрэнгийнхэн хотоос ирсэн үеэлдэн зориулж найр хийхээр нутгийн олныг урьж дуудлаа. Даш найранд очиод цугласан олонтой бужигнан халамцуухан сууж байв. Нар орохын өмнөхөн согтуудуу улаан дэмбэрэл орж ирээд хизээнийхээ зангаар өөдрөхүү маягтай хоймор тийш тэмүүлсээр дашийн суудал зэрэгцэн суув. Даш: "За таавгай маань хаанасаа заларч явна? Нөгөө эсрэгүүнүүдээс хураан авч гүйцээгүй юм нэхэж шиншилж явна уу? Уг нь бол ханаж цадсан баймаар юм" гэж шүргөөгд авлаа. Дэмбэрэл: "Чам шиг юмд авьяач гэсэн өгөх юм байх биш. Долгорын угаадсан довоо цадаад хуцахтайгаа болоо юм уу эсрэгүүн чинь? Яахараа энэ митийг амьд үлдээдэг байна. Өндөр хааны аль нэг жалганд буудчихсан бол өдийд өгөр ясан хүртэл алга болохгүй юу? Муусанууд тэгж галзуурахгүй ш. Их амтан болж байж шорондоо буцаад очиж илж ирэв" гэдэл дашийн багалзуурт асаад авлаа. Тэгтэл хүмүүс "Та нар болцгоо. Энд хишиг яруултай найр хорин болж байна" гэдэл тал талаас нь хорж салгалаа. Урд өмнө бол харснаас нь дальдчаад байдаг байсан хүмүүс сүүлийн үед нэг л ёозгүй. Зарим нь бүр зан хайстай болж байгаа нь дэмбэрэлд улам мэдрэгдээд байх болжээ. Төрөөхөн Янжмын хүү Гэмпэл давааны замд халз таарад зэвүүн царайлз шазуур зуухыг дэмбэрэл анзаараад авчээ. "Чи яахараа Ахмад хүн рүү хүйтэн харс шидлээд байгаа юм" гэж зэмлэх гэсэн боловч үг хоолойг нь давсангүй. 10-аад жилийн өмнө энэ хүүгийн нүдэн дээр эхийг нь хүчрхийлж байснаа санаад гөлсхийн царай буруулж холдсон аж. Өстхөн өлийн даваан дээр гих үг чухам өөрт нь л зориулсан үг шиг санагдсан бөгөөд дотор нь бачуурч төгшүүрээр дүүрсэн цээжин зад татан онгойлгож уужрахсан гих санаа зурсхийн орж ирэх ажээ. Суудал салгуулцуулсан дэмбэрэл даш хоёр дордорон гашуун бодлынхаа хэрвсэнд хахах шахуу уулзна. Даш нутагтаа ирээд барайны жилүүдэд дэмбэрэл мэтийн хідэн сагсуу юмнууд дотоод яамныханд шургалж амиа хоохолохын үүднээс нутаг нүгийнхаа хамаг эрчүүдийг элдвэр гүтгэхээс гадна баригдаад явагсдын ар гэрийг ухайлан хоосолж хөрөн хогшлыг нь хураахад дэндүү итвэхтэй зүтгэж явсныг нэгд нэгэнгүй дуулсан юм. Тэгээд түүнийг харах бүртэн дотроо хорсож зүхэх болжээ. Энэ удаа халамцуудаа таарсан нь зориг өгч дэмбэрэлтэй арсалдах хорхойг нь гоцойлгоод байлаа. Эсрэг тесрэгээрээ болсон сайх хоёрын дунд ээлдалд занлын гал дүрс хийн алдаж байв. Найрлагсдын дунд илүүц гэдгээ эрхвш ойлгосон дэмбэрэл явхаар мордож үлдсэн хүмүүс аядуухтай болоод явчихав. Харанхуй болж байхад морь харна гэд гарсан даш буцаж орж ирсэнгүй. Хүмүүс ч нэг хэсэгтээ энэ талаар анзаараагүй байлаа. Харин гадагш гарсан хоёр хүүхэн сандарсаар орж ирээд "Морины уяаны цаана даш хэвтэж байна. Хүй татаад босгох гэтэл би энэ хөрчихсөн байна. Яадаг вилээ тамин минь" гэж ойрдуу тавьцгаав. Хүмүүс сандралдан гарч гэрэлгээгээ гарган очиж үзэхэд үнэхээр л даш өгчихсэн. Тарих толгойн цус нүчэндээ хутгалдан хэвтэж байлаа. Хоёр залууг сумын төв рүү мордуулж талигаачийг илүү гэрт оруулан хэвтүүлж хучлаа. Өглөө болж байхад сумаас төлөөлөгч эмч нар ирлээ. Дашийн бие үзэж болсон үйл явдлын талаар асууж лавлцгаав.
Баруун чамар хайдаан дашийн толгой цоо цохиулсан болохыг эмч магдлав. Ер нь бол шууд л үхтхийн унаад босоогүй болох нь тодорхой боллоо. Дашийн үхлийн тухай аимшигтай мэдээг долоорт дуулах хэцүү үүрэг тэдний саахалтын жавд ногдлоо. Яриагаа яаж эхлэхээ замдаа бодсоор дашинд жав буулаа. Долгор хідэн үнэгээ саачгаад хүүгэн хөхүүлж байхад нь жав орж ирэв. Долгор найр сайхан болов. Манай даши яасан бэ? Согтоо дунсан уу? Гэж асуув. Найр сайхан л боллоо. Харин харамсалтай юм бас тохиолоо. Даши маань хүнд хорлуулчихлаа. Гэд жав болсон явдлыг ярив. Царайн барайн чимээгүй чагнаж байсан долгорын нулимс цовж хоёр хацрыг нь даган урсан. Төгшөөрийг мэдэрсэн хүүч уйлагнаж эхэн түүнийг даган эхэр татхад жав ийм л муу юм дуулгаж ирлээ дээ би. Биеэн бараарай долгор минь амтан ах дүү чинь хэл дуулгая. Манай эхнэр ингэсгээд ирнэ биз. Би мордъё доо гэд гарав. Даш наана шазууртай сайн мэдгүй хүнд зэврүүн ширүүн дүртэй мэт боловч үнэндээ хайлган цайлган авиртайг нь долгор мэдхвүлээ. Хин дашиг минь хөнөөдөг байна. Нутгийнхантайгаа амь найртай элдэв зөрчил тэмцэлгүй байх шиг байсан да. Юу хэлээ? Улаан дэмбэрлийн талаар ам муруу байсан билүү? Гэсэн бодол долгорт ороод ирэв. Хэдэн сарын өмнө энэ улаан дэмбэрэл мэтийн бузар амьтад дэндүү дураараа дур гэж дунд чөмгөөрөн жиргэж байна. Эр нөхрүүд нь эсэргүүний хэрэгт татагдаад харах хамгаалах хүнгүй болсон хүүхнүүдийг айлгаж хүчирхийлэн зовоож бах таман хангадаг байсан талаар зах цухаас нь сонслоо. Миний эхнэр байсан Янжинг яаж зовоож байсныг нь би бас дууллаа. Ер нь бол тэр минь эндэн байх суухын аргагүй болоод л явсан байна шүү дээ. Ер нь зэвүү дэндүү их хурч байна. Тэр муусаануудаас арай ухааны сүвтэй. Зарим нь өсөж том болж буй энд хөвгүүдээс бас шоронгоос тавигдсан манимтээс жирэхэж ийш тийшэн амиан хоохолоод явчихсан юм байна. Энэ тэнэг дэмбэрэл мэтэн л нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах болоод байдаг байж. Гэж дашин ярьж байсныг долгор эргэж саналаа. Даш өс зангидаад нөгөөх нь гадарлаад далдуураан би юу чи юу гэсэн заналтай явцгааж. Арх ууж сэтгэлэн дэвэрсэн үедээ даш дэмбэрэлтэй шөргөөдлснөөс ийм юмд хүрчээдэ. Дашийг хэн хоров гэдэг хариу хэлэх хүн гараагүй гэсэн. Өөр хин л байв гэж дэмбэрлэл байж таараа гэж долгор бодоод бодлоосоо цочих шиг болов. Дүүд сэдэн дашийн үеэл дондов нар ирж үхэл хагцалд нэрвэгдсэн долгорт дэм түшиг боллоо. Сумын төлөөлөгч долгортой уулзсан дашийн талаар болон золгүй явдалтай холбогдуулан мэдүүлэг аваад явжээ. Долгорч өөрт бодогдсноо түүнд дуулгаж дэнд бие харалт суугаад жамбгайтай уулзаж дашийн алтан савыг татуулж ирэв. Цаг бусаар нөхцсөн байна. Ар гэрийнхэндээ халгүй хөх хөнгөтэй зүйлд саналтай баруун тийш нь гаргаж хөдөөлвөл ил тавина үсттэй гэсэн товч зааврын дагуу оршуулгыг хийв. 5 зулцаг хэмээх толгойн өвөрт товлсон газартаа цагаан даавгаар ороосон шарлыг ил тавьж оршууллаа. Саналтай гэж буусанд тооцогдсон хөх хөнжилний хаваасны утаснаас нь суглан авч шарил ороосон даавын дотор нь хийж үлдээснийг нь газар дээр нь галд хайлуулав. Цэдэн дондов нар 2 хоног долгорт хань болж байгаад харьцгаалаа. Бяцхан хүүгийнхаа хамт үлдсэн долгорт тун амаргүй байв. Цэдэн дүү нэрхчлээс таныг нүүлгэн авч 2 гэрээрэн айлсаж явна байгаа. Харин эргчлийг үртэл хүү та хоёр тань болгож дарь хөгшнийг гуйж буулгадаг юм уу? Ядаж хүүхэд нь харалцаад суунэс гэд мордожээ. Тун удалгүй цэдэв хэлсэн эсорон дарь хөгшнийг нүүлгэж ирлээ. Нөхөр хүү хоёр нь эсэргүүн гэгдэж баригдаад явхад тэрээр дөнгөж саяхан буулгаад байсан бэртэйгэн үлдсэн билээ. Цуруу ажиггүй болсон гэрчүүдийн хойноос бэртэйгэн 2 жил цуг шаналж байснаа ухаан зориг гаргаж бэрээ төрхөмд нь буцаажээ. Охин минь амьдралаа бод. Сайн хүн таарвал сууж айл амтан болж явдаа гэд төрсөн гэрт нь хүргэсэн билээ. Тэр цагаас хойш дарь хөгшин ганцаараа суух болжээ. Зан ааш сайтай нуруу нь бөкцгөр дүү болсон жижигхэн шар хөгшин долгор хүү хоёрт ирсэн өдрөөсөө л хачин их түшиг болж байлаа. Хөгшний жижигхэн гэрээг барьсан боловч тэр гурав нэг гэртэн халуун амбул болж суухаар шийджээ. Дашийн 49 хоногийг дуустал зул тасалгүй дахил өргөж буян номыг нь чадах чинээндээ гүйцэтгүүлэхийг хичээцгээв. Энэ хооронд улаан дэмбэрэл сэжигтнээр татагдсан боловч дашийн амийг бүрлэгсэн гэх хэргийг хүлээхгүй байгаа тухай дуулдав. Тэрээр энэ хэрэгт холбогдсон нэг хэсэгтэн асуугдсан боловч хэрэгтэнд тооцогдолгүй суллагдсан ба төдөлгүй байгаа юмаа хүн хард зарж үрээд хот руу нүүжээ. Цусланд буух цагаар долгорынхыг дүүн нүүлгэн аваачив. Дарь хөгшин долгорын бүлд зүй сар тооцогдож тэдэнтэйгэн зүгнүүлээ.
Галттай зүүн биеэс өвөлжөө цуслан харагдахтай ч тэртээ баруунаа зөмбөрлөн хөхрөх улсын зүг долгор ширтэн жаргал зовлон шингэсэн амьдралынхан тод дурсамжуудтай ороосолдож хараахан цуцааж сэтгэлээ ширгээн. Хүү нэрүүл сарвал боожиж ээжийнхээ баяр баясгалан болж байлаа. Өнөр жаргал хүү ойноосоо дөнгөж өнгөрөөд хөлд орж гэрт гадаа тентэр тундраа алхах болов. Ээж эмээ хоёр нь түүнийг амандан өмххийн наагур арчилж бөөцөлнө. Дэр хөвшин нэл хонгор хүүтэй зууралдаж зав чөлөөгүй байх тусмаа урьдам нь аюулхай цээжийг нь дүүргэж харлуулдаг байсан хүнд бодлуудаасаа хүнд ирж гониглангүй царай нь илэрхий сайхан засарчээ. Ганцаараа буураж хосорсон хөгшин амьд явахын шийтгэлгэлтэй хүнд он жилүүдийг туулж өнгөрүүлсэн билээ. Долгор хүү хоёроос эгчээ, эмээ гих өргөмжтэй элгэмсүү нэрээр нэрлүүлэх хөгшний сэтгэлийн эмзэг шарах илаарсан сорвжиж байв. Өнөр жаргал хүү цэдэн нахцынхаа хүүхдүүтэй тоглож наацаар нэг л мэтгэд 4 настайгаа золголоо. Бэлэвсэрч хозорсон долгор наана гайгүй айтаж угтаа бол хань бүлгүүдхийн зовлонг туучих гашуухан амьдралд нухлуулж явна. Сүүлийн 2 жил дараалан цэдэн өөрийн болоод эгчийнхээ 20 гаруй үхрийг шахаж Майн баярын өмнөхөн хот руу тууж борлолов. Үүний ачаар тэдний хотныхны хөрөнгө хогшил мөнгө төгрөсвөр хий аривдсан билээ. Долгор 3 биендээ өнгө чанар сайтай торгод аавгаар дээл хувц сойж, гэрээхэн эсгийг бүрэн шинжилж, улмал тогтой тухтай сууцгаах болжээ. Өвөлжөөнд буусны дараа Дунгар хотоос ирж Цэдвийнхний хот айлд буулаа. Долгороо цагтаа түүний аваал ихнэр байсан ч гэлээ. Хожмоо ахтай нь амьдралаа холбон өр хүүхдийг нь төрүүлсэн хүндтэй бөгөөд өргөмжит хүн болохоор яавч долгороо чи гэж дуудаж чадмааргүй. Харин бэргэн гэж авгаалахад ам эвлэхээр байв. Дунгар ахыхаа уд босныг их удалгүй дуулсан. Харин ар гэрийнх нь яаж шүү амьдрал туулж буй талаар төдийлөн мэдэхгүй байлаа. Чамбай ажилсаг долгор уруудаж доройтсон юмгүй. Сайн сууж байгаад Дунгар баяртай байв. Хот хөдөөгийн сонин хачныг бие биенийхэн өмнө тэд дэлгэж баахан хөөрөлдцгөөв. Маргааш нь Дунгар ахыхаан шарил дээр очино гэдгээ хэлж жаа 6 юм бэлдээд морджээ. Зам зураан өнөр жаргалгүй талигаач аавтайгаа хачин адилхан болохыг долгор баг зэрэг таргалж илүү сайхан хүүхэн болж нүдэн тусаад байгаа зэргийг Дунгар бодож явлаа. Бид хоёрын дундаас хүү төрсөн бол чамгүй том ир болох байжээ. Заяа тавилангийн шоглоомол юм бах та. Бидэнд тийм төөргө байсангүй. Манай удмынханд эрэгтэй хүүхэд тун ховор юм байна шүү. Өнөр жаргалынхаа том ир болохыг харах цаг байх байлгүй дээ. Бэргэн хүүгэн сайн хүн болгоно гэхэд эргэлзэх юм юу байх вэ гэж бодсоор Дунгар балжийн голыг гатлан гарахад тэртээ баруунаа 5 зулцэг толгойн 5 хар мод бүтнээрэн байхад тэрээр анх удаан ахаа даган хужирт сууж гөрөө сагнах гэж догтлон доргин хэвтжээснаа санав. Ах нь 16-тай, Дунгар 12-тай байж аавынхаа бердан бөгүүрээд хуйл гарахтан ах нь за чамаар буудуулна. Миний зааснаар хянуур юм бай. Хамгийн гол нь яарч тэвлгүй сайн харааж буддаг юм шүү гэж зааж захина. Бүрэнхий болохын алдад сайх толгойн баруун урдуур үргэлжлэх их торлог бургасны цаана байх мараанаас зайдуухан ойн чөлөөнд мордон аргамжиж орхиод хуйлаан сахих газартаа хурж очлоо. Дунгарыг бодвол анчинд тооцогдох болсон ах нь газраа нэгтлэн сонгоод заавар зөвлгөөгөн өгсөөр байв. Ихэнхдээ үүрийн өмнөхөн гөрөөс бас тураг мараанд ирдэг. Энэ шин саруулхан байхад бол ангаа төвгүй болж харах боломжтой. Бид тэр харагдаж байгаа бөөн сөөгний чихтэй хараад хэвтэх болно. Ангаа хэн төрүүлж харсан маань чимээгүй дохоогон шүү. Ялаа хэцүүхэн байх нь твчих хэрэгтэй. Буудах амт маань ирээд мараа долоож эхлэхэд аль болохоор даалх авсарч буудах нь зөв шүү. Яг буудахтаа амьсгаагаа түгжээд дээрээс нь доошо чиглүүлэн харааж болонгууд нь гохоо зөөлөн даран шүү гэж ахыхаан захиж байсныг тэрээр нэгд нэгэнгүй санаж байв. Тэр шөнийн уртыг хэлэхөө. Орон сэрүүн орж сэвшээтэй байхад намжуу байсан шумуул шөнийн нам гүмээр сэхэн босч хамар амаар орхын наагур ноцож зовоон. Сүрхийн өнгөрөх сарсан багвайхын чимээ. Шумуулын шүнг нь хаасуур аниргүй сэлмэг сарвуулхан шунд болж байв. Бургасны мөчрөөр шумуул үргэж байснаа марааны зүг хартал сүрхий том бараан юм үзэгдэх шиг болов. Ахыгаа яаран яврвал тэрээр аль хэдийн харсан язтай хариу тохиж байв. Дунгар догтлолоон дарж ядан буугаан хараалаад үзэхэд нөгөө амтан орж гараадч байх шиг, нүд нь бүрлзээдч байх шиг нэг л болж өгөхгүй байв. Сүрхий удах шиг санагдахад тэрээр яарс хийгээд гохоод арчглаа.
Бердамбууны тэрэлд сүрхий үнэртэй утаатай цуг яасан болоо гэсэн догдол түүнийг сандрагна. Ах нь онсон байхаа очий гэд босов. Сөөвийн харагдаад байсан сөөгнөөс холгойхон том гэгчийн гур хэвтэж байлаа. Ах нь миний дөө сайн буудлаа. Анхныхаа анги хийлээ. Гэртээ хуйвал ол зомгтой харах нь аав ээж минь баярлан да. Одоо тун удахгүй үүрэг ирэх гэж байна. Гөрөөсөн өвчөж янзлаад морьдан авчираад харнаа хуйлаа гэв. Дунгар хачин их баяртай байж билээ. Дунгар Мараатай дувын зүг эргэн харахад түүний анхны ангийн явдал дөнгөж сая болоод өнгөрсөн мэт. Тодхон бөгөөд нэвсгэрх хой модны өмнө түүнийг дэлгээд тавих шиг санагдав. Дунгар бэргнийх рүүгэн буцаж явахдаа энэ мэт сайн муу ээлдэвэрэн үйл явдлыг нэхэн санан галиулсаар нэг л мэдхэд галтайн адаг хүрсэн байлаа. Бодож санаж явснаа гүйцэлдүүлээд Дунгар хот руугаан хэд хоногийн дараа буцжээ. Долгор тос ааруул гээд эдээнийхээ дээжээс бэлдэж өгөв. Дунгар явахтан үнэр жаргал минь сургууль солиор явж эрдэм намтай хүн болно үз. Авган чадлынхан гэрээр ачтаа дэм тус болно. Захиа бичиж байна. Та нараас захиа хүлээх болно. Сайн сууцгааж байгаарэ гэд мордожээ. Өвлийн анхны дохио зангааг хүлээсэн хангаа дэлхий ирсэн гичингэд дүнсгэр дүүхэн үтсэн бол өнөр жаргал хөө. Авга маань хизээ өрх юм гэж ээжээс нь тасралтгүй асуусаар үлдэжээ. Хачин энгийн хэлбарч юм шиг гүйцэгдэшгүй ээдрээ, тайлэгдэшгүй зангилаатай чим шиг хүний амьдрал, хувь заяаных нь таавар тайлал, тоглоом шоглоомыг онож ойлгоход тунч амаргүй ажээ. Урвж хөрвөх хорвоо гэж.